Зя сайн байцгаана ариун санаа байна. Зя өнөөдрийн бичлэг маань ч гэсэн ямар ч эдитгүй юм заяа. Бас л жоохон халамцуу байна. Энэ одоо тэр нэг халамцуу охины одоо юу лээ. Эдитгүй бичлэг гээд миний бичлэг байсан шүү дээ. Тэрэн дээр хүмүүс одоо тэр ингээ миний хамгийн их үзэлттэй, хамгийн их лайктай баг тийм биш үү. Хамгийн их мөнгө надад олж өгсөн тийм бичлэг баггүй. Тэгээд хүмүүс ингээ part 2 хийгээч гэж заахгүй. Тэгэхээр би бас яагаад байж болохгүй гэж бодоод хийж байна. За ойрын сонин сайхан гэх юм болно шүү дээ. Ойрдоо бүр миний амьдрал амар гоё байгаа. Бүр үнэхээр гоё байгаа зэ. Ингээд ямар ч гоё хүмүүс намайг үздэгин. Бүр ингээд үнэхээр хайр татам зэ. Бүр ингээд мидо ясаа хүрхэн, анаа ямар хүрхэн. Өөрийнхөө дагагч нарт бол хайртай. Намайг дагдаггүй, subscribe дараагүй хүмүүс бол битүү үз миний бичлэг, окей? За. Одоо бөөнөр ингээд 20 мянгуулаа болцсон байж штэ. Нэг мэдсэн чинь би анх удаа өчигдөр одоо манай эрэгтэй найзууд гээ байгаад байгаа штэ. Солонгостойгоо манай фитнес хийдэг эрэгтэй найзууд гээд тэд нар бүгдээрээ ингээд Монгол явчаад өчигдөр бөөнөр ирцгээсэн. Тэгээд өчигдөр Солонгос эмэгтэй найзтайгаа уулзаад ингээд бичлэг хийлээ. Би ингээд Монголоос гараа утсан болохоор ш тэр юм уу Монголд ямар залуучууд царайлаг гэдгийг бүр мэдэхгүй заяа. Тэгсэн чинь би ингээд Instagram дээр стори оруулсахгүй. Монгол гайгүй царайлаг залуунууд байд юм бол зурнууд нь явуулдаг өчээ гэд. Тэгээ ямар ч 10 залуу харуулж өгсөн. Тэгээ манай тэр эмэгтэй найз маань миний хувьд ингээд амар олон солонгос найз байгаа заяа. Үнэхээр их байгаа. Гэхдээ тэр эмэгтэй найз маань болохоор гэд хагалгаа юу ч хийлгээгүй мөртлөө амар хөрхөө. Өөрийнх нь ингээ хийдэг ажил нь одоо ингээ сувилагчаар сурдаг гэснээр модель хийдэг заяа хувцсны тийм амар. Мөшин саа гэдэг юу гэдэг лээ. Солонгосын ямар нэг том брэнд гэдэг тэрний модель ахгүй юу. Үнэхээр гоё битээ үнэхээр хөрхөх үнэхээр төгс охин заяа миний хувьд бол. Тэгээд би тэр найзаагаа өчигдөр ажил дээрээ дуудаад хөөе чи хүрээ дээрээ гэс ингээ бичлэг хийгээд тхий ойлаа гэдгсэн чинь манай окей гэд ямар гоё ингээ ирсэн ахгүй юу. Тэгээд ингээд 10 залуу харуулж өгөөд инээ тэрийгэл бахан тэр бичлэг бол үнэхээр гоё бичлэг заа. Даанч би ингээд одоо монгол хэлээр ингээд орчуулад ингээд залхуу өрөөд байгаа хгүй юу. Гэтэ өнөөдрийн дотор бол хийн яаж хийж агаад. За тэгээд бичлэгээ хийлээ. Бид тэр галерейд очиж бичлэг хийсэн хгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай найз тэгвэл би ч гэсэндээ солонгосынхон гоё залуучуудыг чамбас харуулмаар нь штэ. Ингээд те чи ч гэсэндээ ингээд хүмүүс үзэхэд ингээд солонгосын ингээд оддууд болон гойгой царайлаг залуучуудыг харуулад чиний ямар сонирхолтой танаа үзэгчд нар чинь ингээд мэдвэл бас гоё юм биш үү гэдэг аахгүй. Тэгсэн чинь энэ бүр амар гоё санаа заяа. Тэгээд би тэд бичлэг хийсэн заяа. Ингээд солонгосын гойгой залуучуудыг ерөнхийдөө бар 2 бичлэг орно гэсэн үг заа. Нэг нь манай Монгол сайхан залуучууд, нөгөөх нь солонгосын сайхан залуучууд. Окей. За, бичлэгний үед бол нэг тийм болсон. Тэгээд би ажил дээр шууд дуудсан байсан болохоор ажлаасаа за би тарлаа угаасаа гэд. Угаасаа манай нөгөө нэг ээлжний хүн ирсэн байсан юм. Тэнгүүдээ найзтайгаа ажил дээр нэлээд жоохон ууж жагаад байжсэн чинь манай Монгол эрэгтэй найзууд ирсэн баг штэ. Тэгээд би найзуудаас санаад угаасаа манай найзууд хийцгүй байх гэд. Тэгвэл хүрээ дээрээ найз нэг ингээд байлаа гэд. Тэгээ миний найзууд ирсэн. Тэгсэн чинь ингээд миний сэтгэл бүр хөөрөөд заяа. Үнэхээр амар хөөрөөд. Ингээд ямар ч гоё би ингээд дээрэс нь ойрд амар жаргалтай байгаа гэж хэлсэн штэ. Үнэхээр жаргалтай байгаа заяа. Тэнгүүдээ найзуудаагаа харсан чинь бүр жаргалтай болоо бүр амар хөөрөөд. Миний монгол найзууд. За ямар ч сан тэгээд найзуудтайгаа хамтдаа ингээд энэ дэргүүд хоол идээд ингээд яваад явсараад ямар ч сан манай хоёр эрэгтэй найз маань ирчээд явсан байхгүй явуулсан. Энэ нэг солонгосны эрэгтэй найз маань хамтдаа байгалаа штэ. Тэгсэн чинь дахиад манай хэдийн нэг нь болохоор хүндээ гээд нэг одоо шоуны газар байна гээд. Тэгээд ингээд уулын эрэгтэй найзуудтайгаа хамт явах гэсэн чинь манай хоёр маргааш ажилтаа гэдэг төрүүл явцсан байхгүй. Тэгээд би муухай штэ бас ингээд нөгөө хоёр найзтайгаа ингээд хамт байжсэн аа. Одоо өөр найз маань ингээд бас бидний нэг нь ахгүй юу? Бидний нэг нь чи ингээд те алинтай нь уулздаггүй гэсэн жоохон тиймэрхүү мэдрэмж өгж магадгүй гэж таад би солонгос найзаа дагуулад явсан байхгүй. Тэгсэн чинь манай тэр эрэгтэй найз маань хүндээ гэдэг газрын монголчуудын бар, бүр монгол бар байд юм бэ зэ солонгост. Би анх удаа өчтөр орж үзсэн заяа. Анх удаа монгол бар орсон чинь монгол хүмүүс мангар их заяа. Бүр DJ-ийн хүртэл монгол, одоо ингээд партнерууд нь хүртэл монгол. Тэгээд ерөөсө солонгос гэх юм бол манай найзаас өөр хүн байгаагүй цаа. Тэгээд
Тэгээ би ингээ өөрийнхөө найзуудтай ингэж ярих юм ярьчаад ингээд окей найз нь гарлаа гэдгсэн чинь манай солонгос найз тэнд гоё юм гэж заа. Надад яг гоё байсан заяа. Би ингээд бодож байгаа байхгүй. Одоо солонгос дээрээ амар удацсан болохоор тэр юм би ерөөсөн монгол хүнд нийлдэггүй хэлсэн шүү дээ. Тэгээд өөрийнхөө найзуудаас өөр монгол хүн мэддэггүйгээд тэгээд тэгснээ би ингээд нэрээ би яагаад монголчуудын баар орж би монгол хүмүүсийг харж болохгүй гэж бодоод бас орсон заяа. Хөө монгол охтод ямар амар хөөрхөн болцсон юм. Тэгснээ залуучууд нь ч гэсэндээ бүр ингээд окей амар таалагдсан заяа. За тэг анх удаа монгол баарнд орсон миний сэтгэл бол үнэхээр гоё байсан. Гэтэ өчтөр би ингээд бичлэг хийх гээд угаасаа би ажил дээр ингээд нэг тийм амар гоё хувцалдаг байхгүй юу? Ер нь л байж болох хамгийн үнэтэй хувцас өмсдөг гэх юм уу. Тэгээд тэр хувцастайгаа ингээд баарнд орсон болохоор ингээд яахан тохгүй заа урт юу бүгд гэснээр амар. Яг цаанаас нэг тийм одоо хүмүүс харангууд энэ одоо яг ийм мэдрэмжтэй би хувцлаа явсан байхгүй юу. Тэгээ ороод ингээд маань найз гоё байна гэж Монгол дом уу яваад заа тэр баарнд бүр тасархаа. Тэгээ манай солонгос найз маань ингээд ямар гоё юм аа ингээд. Тэгээд ямар ч ингээд тэр баар марна хаахаар болоод бид тэр төрүүлээ гараад тэгээ мэдээж бас л өөр баарнд орж байгаа юм л та. Ерөнхийдөө би уг нь ээжтэй ингээд уцаавч өгөхөд амар их мөнгө зөвлөж байгаа байхгүй гэсэн чинь бүх мөнгөөрөө өчтөр тэгээ сайхан шоудаад бичлэгнээсээ 2 бичлэгнээс болоод ингээд бүх мөнгөөрөө сайхан шоудчихлаа. Гэтэ маш гоё байна. За энэ коммент бүр комментод ямар гоё юм бэ заяа гэд. Ямар гоё нэ. Ямар хөөрхөн дүү. Зарим нэг эрэгтэй хүмүүс л муулж байгаа. Гэтэ та нар намайг муулаад угаасаа амжилт болохгүй. Би ингээд намайг та нар муулаа ингэхгүй болохоор. За, сонноос ариун санаа та нар нөгөө нэг миний яриадсан солонгос манай крашиг мэдчихэж шүү дээ. Краштайгаа үерхсэн. Санаа нь өөр юм болгосон. Тий. Зүгээр өөр юм болгосон бишээ. Би яг ингэсэн байхгүй. Тэр хүний талаар би зүгээр хувь хүнийхэн талаар жоохон мэдмээр байсан за. Тэгээд уулзаад ерөнхийдөө бол өдөр болго уулзсан. Тэгээд ажил дээр маань ингээд өөрөө хөөрхөн амтан өөрөө ажиллаад хараад бэлтгэлээ хичээл тэгээд цүнх мөнхөө үрсэн маань ажил руу ороод ирэн заа. Тэгснэ ингээд жуус өгч. Зүгээр л намайг харах гэж тэ намайг ингээд юу хийж ийн гэж харах гэж маань ажил руу орж ирж ингээд орой болгон жуус уудаг хүүхд тахгүй юу. Тэгээ тэр хүний надад гаргаж байгаа сэтгэл болон цаг хугацаа, energy энтрийг бодонгууд угаасаа надад амар сайн мэдрэгдээд хоёрдугаар муур тэжээдэг залуу заяа тэр бас. Тэр муур нь одоо 15 дахь жилдээ амьдарч байгаа гинэ. Тэгээ тэр чинь одоо надаас 5 ах юм чинь жохон бахтаа ингээ гудамжнаас нэг тийм амар бороотой өдөр муур олсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө муур нь амар мангар өрөвдөлтэй харагдаа нөгөө тэрэг гэртээ орсон чи ээж аав нь ах нь наад муура хай май гаргаж хай май тижээхгүй мэжээхгүй гэсэн юм байл л та. Тэгсэн чинь манай хүн ингээд одоо ерөнхийдөө бас солонгосын юм байрнуудын дээвэр болгон дээр тийм одоо дээврийн өрөө байдаг. Тэрийг нь одоо хүмүүс түрээслэх юм уу эсвэл зүгээр ингээд агуулах маягаар ашигладаг тийм өрөөнүүд байдаг хэвгүй юу. Одоо манайх дээрсэндээ байгаа. Тэгсэн чинь манай хүн та нар намайг муур гаргаж хай гэдэх юм бол би ингээд байшингийнхаа дээврийн өрөөнд амьдрнаа. 15 дэх бацсан заяа. Тэгснэ нэг жижиг мууртай юу шээ. Тэгээ тэрийг ингээд ээж аавгаа зөвшөөртөл тэр дээврийнхаа өрөөнд бараг 2-7 хоног амьдэрсэн гэж байгаа байхгүй хөөрхөн юмтай. Хичээлдээ явангаа. Ямар ч сан тэгж тижээж агаад тэр муур нь одоо 15 дахь жилдээ амьдарч байгаа мангар хөвшин бүр заяа. Тэгээ мууранд амар хайртай. Тэгээд хүнийг ер нь бол амьтан тайртай хүнийг би угаасаа амьрлаа хүмүүс гэж би боддог байхгүй. Амьтан тайртай хүн бол хизээч хүнд муу юм хийхгүй, муу юм санахгүй гэж би ойлгоод байдаг байхгүй. Тэгээ би ч зэндээ тийм би ч одоо 2-2-ийн хүүхэдтэй хүн ингээд тэ хүү амт муу юм санах юм бол тэгээд муухай штэ бас миний хүүхдэд өвдөх ч юм уу би өөрөө өвдөх ч юм уу яг иймэрхүү. За найз залуутай болсон. Тэгээ өчтөр ингээд эрэгтэй найзуудтайгаа уулзсан нэний тэрэг гэдэг чинь манай найз л бол угаасаа окей. Энэ бол надад зөвхөн 100% итгэж байгаа байхгүй. Манай найз л өөрөө архиудаггүй, тамхи татдаггүй залуу заяа. Ажил бэлтгэл гэр гэж явдаг заяа. Тэгээд манай найзлаа битээр ингээд үерхэхтэй бол би бол хангалттай хэлсэн заяа. Биний байгаа байдал угаасаа байгаа л энэ. Гэтэ чамайг тэгж хуурж муураад ар мараар чинь тавиад ингээд явах төрлийн юм бол биш.
Гэтэ чи миний ажил одоо миний хийж байгаа ажил дээр ингээд нэг ямар нэг юм ярих юм бол тэр чинь надад бол таалагдахгүй. Яагаад тэгэхээр чи миний олдог мөнгийг өгөхгүй юм бол миний ажлын талаар надад нэг олон юм яриад шаардлага байхгүй гэж хэлсэн юм. Тэгэхээр манай ажил окей чи ингээд угаасаа тэ өөрийгөө сайн хариуцаа явуулж чадах юм бол чи ингээд партнераа удаа хийгээ явна уу яа надад юу хамаа байхгүй. Гэтэ аль болох өөр ажил хийвэл гоё ч гэсэндээ чи өөрөө л мэдгэсэн заяа. Тэгээ би ингэж бодсон. Одоо найз залуутай болчлоо. Дээрээс нь одоо миний ажлын шаардлага, ажлын одоо ажиллаж байгаа байрлал, арга барилал маань ингээд үйлчлүүлэгч нартайгаа ингээд амар татны үйлчлүүлэгч нартайгаа шууд ингээд нийлээд бүр ингээд андууд болчтой. Бүр андууд болчтой. Тийм болохоор энэ тал дээр жоохон анхаарах эсвэл гасны богинохоо хугацаанд амар сайн ажиллаад нэг хэдэн төгрөг хурааж авчаад өөр ажилд орох гэсэн би бодсон заяа. Тийм тэгээд ямар ч гэсэн ойрдоо амар жаргалтай байна. Гэтэл өчтөрийн Монгол бар бүр үнэхээр гоё. Манай эрэгтэй найз маань хоёр эмэгтэй найзтай хамт байгаа. Тэгээ одоо манай солонгос найз бид очихгүй. Тэгсэн чинь эрэгтэй найзын нэг эмэгтэй найз нь намайг бүр ингэ амар харахыг хүсдэг байсан хүүхд ингэнэ. Би санааг ингэ нэг харж үзмээр байна мэй гэд аль дээрээс хойш юм ярьсан гэж аахгүй. Тэгээ ороо харсан чинь бүр амар хөөрхөн заяа тэр охин бүр ингэ санаа сайн уу. Тэгээд нэг удаа нэг харж үзмээр санагдаад исэн энэ төр гээд мангар өөрхөн. Нэг тиймэрхүү сонин сайхантай байна. Тэгээд одоо надад тэр хоёр амар гоё хоёр бичлэг байгаа. Тэр хоёрыг одоо орчуулах боломж. Орчуулах надад ирч хүчийг талараад өгөх хэрэгтэй. Тэгжиж би баг орчуулна. Сонноос одоо ингээд энэ жоохон ингээд чанарж байгаа сайжирсан юм чи харагдахгүй нэ та нартай. Уцаа солисон бол биш заяа. Тэр сүүлд нөгөө нэг найзуудын зургийг харуулаад ингээд хоёр одоо ингээд хүнсээ цуглуулад хүүхдээ хагалгаанд оруулна гэсэн бичлэг байсан шүү дээ. Тэр бичлэгний ингээд араас би ингээд таслангуудаа араас нь ингээд хүнс хүмүүсээ цуглуулад эмлэг явж байгаа бүх бичлэгийг хийсэн байхгүй. Хийгээд эдитлээд ер нь дууссан заяа. Гэхдээ ингээд зарим нэг хэсгээр би дуу оруулах хэсэг байсан байхгүй. Тийм болохоор за одоохондоо ингээд угаасаа ажил дээрээ байсан болохоор өнөөдөртөө ингээд ажлаа хараад гэртээ ирээд ингээд очиод янзлаад хийдаа гэж бодонгуудаа нэг 4 мөрөгөд гэртээ ирсэн баха. Тэгсэн чинь цаг оройтсон. Дээрээс нь би ядраад тэр бичлэг ингээд оруулах ямар ч хүсэл байгаагүй байхгүй. Тэгээ окей унтад сэрэл сайхан ингээд хичээл та гэд унтчихсэн чинь гинт төс тас төмбөн шанаа болоод ирэхээр юу илээгээ босаарсан чинь манай хүүхд ингээд нөө нэг цэнэглэгчээр ингээд тоглож байгаад миний утсыг дэлгэцээр нь ингээд одоо манай шалчин бэлтан шал штэ. Дэлгэцээр нь унгаагаад тэгсэн чинь миний утас шатцсан заяа. 20 минутын амар гоё бичлэг байсан. Би бол тэр бичлэгийг үнэхэрийн хүчээ ингэж амар шавхаж хийсэн бичлэг өгөхгүй. Одоо Солонгост бүр амар халуун заяа. Нэмэх бараг 32 3 градус мөртлөө яа нэгт салхихгүй заяа. Салхины хүртэл бүр тийм амар халуун салхитай. Тэгээд би болохоор ер нь Солонгост ингээд Пёны жом гэхэр чинь одоо дэлгүүр ороод ингээд юм авахгүй байж болоод ингээд аппликейшнаар захиалчдаг байхгүй юу? Мөнгөний төлөөд. Хүргэлтийн мөнгө нэг 2-3 мянган байдаг байхгүй юу? Тэг хамгийн ойрхон ингээд салбараасаа хоол моол ундаа ингээд янз бүрийн захиалч болдог. Дээрэс нь март гэ байдаг шүү дээ том хүнс хүмүүсээ цуглуулдаг. Тэр манай энэ доотлолт байдаг амар доотлолт заяа. Одоо ерөнхийдөө энэ одоо миний амьдрэх хэсэг маань дээрэд уул байсан хэсэг байхгүй юу? Тэгээ уулыг ингээд янзлаад ерөнхийдөө ингээд барилга байшингууд барьсан. Тийм болохоор ингээд ийм өгсөж явдаг шат ингээд амар өгсөр газар аяух байдаг байхгүй юу? Тийм болохоор би өөрийнхөө биеэр март руу явдаггүй хизээж. Ингээд угаасаа хүнд юм ингээд би чирээд ингээд амар өндөрлөг рүү алхаж явах учраас тэгээд ингээд аппликейшнаар нь захиалждаг байхгүй ингээд юм уу захиалангууд нэг 10-20 минутын дотор ингээд үүдэнд ирчдэг болохоор. Гэхдээ тэр өдөр би ингээд бичлэгнийхаа төлөө амар халуунд заяа яваад ингээд бүр ингээд ногоо ингээд те авч болох бүх юмнуудаа авч явахгүй яагаад тэгэхээр та нарт ингээд харуулах гээд хүмүүсээ цуглуулж байгаа байдлан заяа. Тэгээд тэр аимшиг хүнд имийг ингээд үүрээд ингээд 5 минут ч ингээ юм өндөрлөг газар руу ингээд алхсан заяа. Мангар халуун. Дээрээс нь ингээд хөлс мөш ингээд урсаад байгаа мөртлөө камер барьцсан заа. Тэгээд гэр орондоо орж ирээд гэр орноо цэвэрлээд авсан юм аа ингээ гайхуулж байх уу. Гайхуулах бишээ үзүүлж харуулаад үнэхэрийн гоё бичлэг байсан. Тэгсэн чинь манай хүүхд эвдээ хийчих чадахгүй минь утсыг. Тэгээд утас засваршин дээр очиод засуулах гэсэн чинь тэр чинь iPhone 12 байсан шүү дээ зүгээр 12 300 мянгаар янзлан гэдэг байхгүй юу.
Тэгээ дээрэс нь би яг сарын өмнө бас уцаа би өөрөө унгаагаад эвдэж хаяг 300 мянгаар янзлуулчихсан байхгүй. Тэгснэ гинт бодоод чихтөө iPhone 12 мөртлөө 2-2 удаан 300 мянга 600 мянгаар янзлуулна гэж юу авах вэ гэж бодоод шинэ уцаа авсан. Тэгээ уул нь 16-г бол хүлээж исэн. Гэтэ одоо ялтчгүй аргагүй байдалд авсан. Мөн ирвэ. Ирвэ. Тэгээд ямар ч хэлсэн утас шүрмэс тийм байлаа. Өчигдрийн хувьд бол үнэхээр амар удаан хугацаагаар баг нэг найзтайгаа би баг жилийн дараа уулзсан байгаа байхгүй юу? Уулзж байгаа байхгүй юу? Нөгөөтгөнтэй нь болохоор нэг 7-8 сар. Тэгтлээ завгүй амьдралтай. Ингээд тус-тустай. Тэгээ уулзсан чи үнэхээр гоё. Тэгээ араас нөгөө Монгол бааранд ингээд байсан. Монгол бааранд байна гэдсэн найз дээр очисон гэдсэн шүү дээ. Тэр найзтайгаа ч баг жилийн дараа уулзж байгаа. Баг жил хагасын дараа юм уу? Үнэхээр гоё байлаа. Өчигдөр бол миний амьдралд нэлээд маш ховорхон гоё байж болох цаг хугацаа болон маш гоё мэдрэмж байлаа. Тэгээд Монгол бааранд орсон сэтгэгдэл бол гоё болчихжээ. Өстой манай монгол хотод ямар ч хөөх юм. Монгол залуучуудсанд яасан ч царайлаг юм. Тэр DJ гэдсэн нэг монгол залуу байсан байхгүй. Тэгсэн чинь тэр манай солонгостой сонирхоодсон. Чаа тэрний дугаарыг аваад ирэх юм. Гэтэ үнэхээр хөөрхөн залуу байсан. Тэр тэгээд бүгд амар боловсон соёлтой тэ ингээл гоё ингээд нүд тулгарангууд инээж минь нэгээд ингээд хай гэж мэгээд намайг баг таньдаг хүмүүс баг харж намайг ютубер ч юм уу эсвэл нэг таньдаг хүмүүс бол нэлээх байсан л ах гэж би бодож байна. Тэгээд ямар ч сан тухайн үед өдөр бол үнэхээр өчтөр бол үнэхээр гоё байлаа. Тэгээ одоо цаг одоо хэд одоо 3 болж байна. Орой 7-аас ажилттай. Гэтэ манай эгч маань ирж байгаа гэсэн намайг кофе ой гэсэн. Тэгээ кофе юм. За тий ариун санаагийн өчигдөр болон ойрын сонин сайхан бол тийм л байлаа. Монгол бааранд амьдралтай анхудаа орж үзлээ. Дээрээс нь найз залуутай боллоо. Дээрээс нь 20 мянгуулаа боллоо. Тэгээд ажил төрөл бүх юм сайн. Үнэхээр гоё байна. Үнэхээр жаргалтай байна. Тэгээд хамгийн гол нь би үзэгч нартай амар хайртай. Одоо энэ үзэгч нар дундаас намайг яг өөрийнхөө төрсөн дүү, өөрийнхөө төрсөн гэж боддог бараг 500 хүн байгаа заяа. Ерөнхийдөө бол би тэд нартай л ингэж зориулаад энэ бичлэг хийж байгаа заяа. За тэгээд надад тэр хоёр үнэхээр гоё бичлэг байгаа. Гэхдээ тэрийг надад ингэж орчуулах одоо ирч хүчийг өг. Гэтэ одоо би ингэж солонгос эрэгтэй хүмүүстэй хамт хийсэн бичлэг хоёр байгаа штэ. Тэрийг ингэж одоо сабтай одоо юу байдэн штэ. Орчуулагын хийн гэхээр надад бол амар хүндрэлтэй байгаа. Ягаад тэгэхээр одоо солонгос хүмүүс ингэж хоорондоо ингэж жоок болон ингэж хоорондоо яриа мэрэн ингэж одоо жижиг одоо жишээлбэл заяа. Энэ хүний нүдэн гоё юм а гэж хэлж байгаа нь бүр мангар уртцаа юу солонгос хэлээрээ орчуулагдмааргүй заяа. Орчуулж ингэж баг чадхааргүй болохооргүй тиймэрхүү одоо ингэж илэрхийллүүд аюух байдаг хгүй юу. Тэгээ надад ямар ч тэр хоёр бичлэгийг орчуулахад амар ядаргаад байсан. Гэтэ одоо байгаа хоёр бичлэгээ заавал орчуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр амар гоё бичлэгнүүд. Бүр ингэ галерей мэлрид очиж бичсэн бичлэгнүүд болохоор энэ манай хүүхдийн гизэг хардаа ийм том гизтэй. Хитэн цартай юм чинь. Тий. Тэгээд өнөөдөр эгчтэйгээ уулзчаад орой ажилдаа явчаад тэгээд ажил тарж чад хоёр бичлэгээ хоёулын газ нэг яаж хайчаад одоо хийда. Тэр болтол энэ бичлэг маань үдээ тэгээд хизгүүрээ суцгааж. Заяа та нар ийм өргөн хартаа та нар ийм бүдүүн. Энэ миний олжсон хамаг мөнгийг одоо энэ л идчихэж байгаа юм шиг энэ гой мууийг хар ийм бүдүүн. Хөрхөн бостой. Тиймдээ манай найз залуу бас миний хоёр муурыг харсан. Тэгээд манай хоёр муур гэснээр тэр залууд амар дуртай байлээ ингээд угаасаа муурнууд мэддэм юм шиг л амтан тайртай хүн хайргүй нэг яг ингэж гадралтай юм шиг байна заяа. Одоо ингээд жишээлбэл би гэртээ ерөөс хүн авчирдаггүй ч хэлсэн шүү дээ. Би гэртээ ерөөс хүн орлох амар дуруу яагаад тэгэхээр орж ирэнгүүт шууд миний хоёр муур зургийг барьж мараад ингээд тэгнэ гэхлээр би ерөөс хүн оруулдаг байхгүй. Тэгээд бимба бол ирнэ л дээ миний найзууд бол ирнэ. Тэгээд тэгсэн чинь манай найзлаа ирсэн чи бүр мангар дуртай заяа. Ингээд цүнх мөнхрөө нь авирж мавраад ингээд бирүү нь авирж мавраад ингээд мим гэдэг дайрж мараад амар хөрхөн тэр манай найзлуу гэсэндээ манай хоёр хүүхдийг үнэхээр их хайрлаж исэн. Намайг гэсэндээ амар хайрлаж байгаа. Тий. За тэгээд нэг удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Одоо
Одоо ийм царайг маань харж ав заяа. Одоо дараагийн бичлэгнүүд болохоор ингээд хамаг байдаг гоё дээрээ тавьсан байгаа. Тийм бичлэгнүүд тахгүй юу? Окей. Тэгээ Instagram асуугаад байгаа хүмүүс Арусу гэдэг миний Instagram байгаа. Тэгээд доор би зөвхөн Instagram-аа биччихье заяа. За бүгдэнд нь хайртай шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай гэж миний хөө. Баяртай. 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 Багнаас харуулах уу? Баг нь бас нэлээд бүдүүн гараа энэ хардаа бас бүдүүн. Бас бүдүүн болж байгаа юм нэг үү? Амам ч ямар юм бэ? Ийм хөрхөн. Баяртай гэж. За. Удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэр болтол төр байж байгаа хайртай шүү та нартай.